Сайн мэцгэн үзэгчдээ тоцчин ярилцлагын цагийн шинэ дугаар эхлэж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимээ өргөд оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Хоёулангийн ярилцах сэдэв сүүлийн үед олонний хардыг татаад байгаа тавталгаа асуудал. Та Улсын хурлаас томилогдсон ажлын хэсгийн ахлагч. Ажлын хэсэг байгуулагдаад хэр хугацаа өнгөрөв? Энэ хугацаанд юу хийв? За ажлын хэсэг бол 5 сарын 3-ны өдөр байгуулагдаж бид нэр Улсын хурлын дараагаас бол удирдамжаа гардаж авсан. За энэс хойш бол өнөөдөр нэг 2 дахь 7 хоног өнгөрч байгаа шиг байна л да. Тэгээд удирдамжаар бол 14 асуудлаар бид нэр саналд өгнөлт боловсруулах ёстой. За өнөөдрийн хүртэл засгийн газрын харьяа байгууллагууд дас шаардсан материалуудаа хүлээж аваад 3000 гаруй хуудастай нэлээх материал дээр саналд өгнөлтүүдэд боловсруулаад одоо 12 асуудлаар саналд өгнөлт бэлэн болсон байна. 40 гаруй хуудастай нэлээд том одоо дүгнэлтүүдийг гаргаж тавьсан байж байгаа. За 2-3 асуудал дээр бол шаардсан материалууд одоогоор ирээгүй байна. За энд бол нэгдүгээрт одоо энэ хөрөнгө оруулалтын 3 төрлийн гэрээ байгаа. Энэ 3 төрлийн гэрээг англи эхийг нь авъя гэсэн хүсэл тавьсан боловч англи эх бол өнөөдөр хүртэл ирсэнгүй. Яагаад бид нэр одоо англи эхийг шаардаад байгаа вэ гэхээр асуудал гарсан нөхцөлд Лондонгийн арбитрийн шүүхтэр англи эхийг баримтална гэж байгаа юм л да. Тийм учраас ер нь бол сүүлийн үед гарч байгаа энэ Монгол Улсын засгийн газартаа шүүгдэж байгаа асуудлууд дээр ялангуяа арбитрийн шүүхтэр бол бид нар ялагт хүлээгээд нэлээд өндөр торгуул хүлээгээд байгаа учраас англи эх дээр ямар нэгэн алдаа мадагтай юм байх вэ гэдэг үүднээс англи эхийг бол магталж үзэх ёстой гэж үзээд байгаа юм. Ер нь англи эхийг шаардлаа гэсний хариуд ирж байгаа одоо олон нийтийн сүлжээгээр ч юм уу яригж байгаа асуудал бол нэгэнт Монгол улс тийм ээ одоо монгол хэлээр бүх албан бичгээ явуулах ёстой ч гэдэг юм уу англи эхийг гадагшин тарааж болохгүй ч гэдэг юм уу ийм асуудлууд нэлээд яригдаад ах шиг байна. Нэг сайхан сайдын өөрийнх нь одоо Twitter хуудас дээр бичиж байгаас харахад бол англи эхийг гадагшин задруулж болохгүй ч гэдэг юм уу. Гэтэл ажлын хэсэг бол улсын хурлаас гарсан ажлын хэсэг тийм ээ засгийн газрын мэдж байгаа бүх асуудлыг энэ ажлын хэсэг ер нь парламент улс өөрөө мэдж явах ёстой. Бид бол тэргүүл одоо улсын нууцтай холбогдох маш олон материал дээр ажиллаж байгаа учраас тэр материал бол авч үзэх ёстой гэсэн ийм л байр суурьтай байгаа. За хоёрдугаарт бол хөрөнгө оруулагчдын талаас одоо хөрөнгө оруулагчдын санхүүгийн байдлыг илтгэсэн гадаадын болон дотоодын одоо бие даасан зөвлөх одоо байгууллагуудын дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн шаардлага тавьсан л да. Яг бид нэр энийг шаардаад байгаа вэ гэхээр ер нь хөрөнгө оруулагч тал буюу MMC Energy Resource энэ групп бол олон нийтэд нээлттэй, олон улсад нээлттэй одоо интернетэд бүх материал нь байж байгаа юм байгууллага л да. Тэгэд эдний энэ 2014 оны тайлангаас нь татаж үзэхэд энэ компани маань өөрөө 1.1 тэрбум долларын өртөө харагдаад байгаа. За энэ өрөндөө хамгийн гол нь тухайн одоо ухаан худаг дээр хийсэн хөрөнгө оруулалтын чанартай үйлдвэрүүд одоо 2-3 төрлийн угаах үйлдвэр, усан хангамж, цахилгаан станц гэх мэтлэн энэ үйлдвэрүүд нь бүгд барьцаанд одоо гадаадын 3-4 банкны барьцаанд байгаа. За дээрээс нь 600 сая долларын бонд босгож үйл ажиллагаагаа явуулсан. Энэ бондынхаа барьцаанд бол өөрсдийнхөө бүх хувьцааг бол тавьсан байгаа юм л да. 4 компанийн хувьцаа бол энэ одоо барьцаанд байж байгаа. Мэдээж уул уурхайн компаниуд бол үр зээлээр тийм ээ одоо банкны зээлээр хөрөнгө босгож үйл ажиллагаагаа явуулдаг. Энэтэй бол хинч маргахгүй. Хамгийн гол нь олон улсын мэдээлэлээр гараад байгаа одоо олон улсын Bloomberg ч гэх юм энэ мэдээлэлээр гараад байгаа мэдээлэлээс харахад бол тухайн санхүүгийн дүн шинжилгээнээс харахад оны эцэс гэхэд энэ компани бол одоо бэлэн мөнгөний дутагдалд орох нэ 1-2 жилийн хугацаанд нүүрсний үн яг өнөөдрийнхээ хэмжээнд ийм бага үнэтэй байгаад байх юм бол ер нь дампууралд хүрэх магадaltaй гэсэн ийм мэдээлэлүүд гараад байгаа юм л да. Тийм учраас бид нар бол одоо энэ ухаан худаг гэдэг 5 толгоон 4% дээр хийж байгаа хөрөнгө оруулалтын дээрээ одоо дампуурлын хэмжээнд хүртэл менежмент хийгээ явж байгаа ийм нөхцөлд бид нөгөө 96% тай том 5 толгоогоо одоо бүх ард түмнийхээ өмчийг тэнд тавиад өгчих нь хэр зохистой вэ? Эргээд 2 жилийн дараа гэхэд тухайн хөрөнгө оруулалтууд нь бүгд гадаадын банкнуудын харьяанд очих юм бол нөгөө Монгол улсын 51% гэж яриад байгаа тэр хувь бол 100% гадаадын гарт очих магадaltaй. Тийм учраас энийг шалгаж өгөөч. Энэ материалыг ирүүлээч гэдэг хүсэлтийг тавьчаад хамгийн гол хүсэж байгаа материал маань бол ирэхгүй л байж байна л та. Англи хувилбар авах шаардлагатай гэдэг чинь та бүхэнд ирсэн байгаа тэр орчуулга баталгаат орчуулга биш үү? За ер нь бол баталгаат орчуулгыг бол бид
гадаад харилцааны яамнаас албан ёсны одоо баримтжуулсан гадаад явдлын яам бол энийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулга гэдгийг баталгаажуулж өгөх ёстой. За өнөөдөр хүртэл яг тийм баталгаажуулсан Монгол их хувилбар бол ирээгүй. Тэгэхээр ер нь бол яг тийм баталгаатай Монгол их хувилбар, баталгаатай англи их хувилбарыг бол бид өнөөдөр гар дээр авч чадахгүй юм л та. Бид нар үзээд ямар нэгэн дүгнэлтүүд гаргацдаг. Гэрээ маань цаашаа явахдаа тухайн одоо яг англи хувилбар, тухайн Монгол хувилбар мөн байх уугүй гэдэг нь өөрөө ойлгомжгүй. Яагаад бид нэр ингэж жоохон хардалт үүсгэж байна гэхээр засгийн газар дээрээс одоо их хурл руу материалуудаа ирүүлээч гэдэг хүсэлтийг тавихад маш олон янзын гэрээ бол маш олон янз хуурч ирсэн л дээ. За ер нь бол энэ асуудал дээр ер нь бол асуудал байна шүү гэдэг асуудлыг ярихаар зэрэгэл үнийн дүүний өөрчлөлтөл ороод ирдэг тийм 2 3 удаагийн одоо өөрчлөлтүүд бол хийгдээд байсан. Энэ утгаараа болвол их тийм нота санагдаад байгаа юм л та. Одоо 2% гэдэг роялтитай гэд явж исэн бол за дараагийн хувилбар орж ирэхдээ 2.5% роялтитай болголооч гэдэг юм уу те. Монголд ирэх нөгөө үнийн дүнгууд нь жоохон нэмэгдэх байдалтайгаар ямар сайндаа за юм шаардаад байх тусам Монголын талд ирэх хувь хэмжээ тодорхой үнийн дүнгээр нэмэгдэж байх магадaltaй байна. Тэгэхээр цаа талдаа бол тохиролцоод үнийн дүн нэмэгдүүлэх тийм боломжууд бол байгаа нь тэндээс бол харагдаад байсан л да. Гэхдээ энэ бол мэдээж ажлын хэсгийн одоо нэгтлэх хэвээр асуудал биш л дээ. Бидний хувьд бол яг одоо Лондон арбитрийн шүүхтэр дараа нь заргалтахад баримтлах ёстой тэр англи их хөлбөр шаардлагатай байна. Хоёрдугаарт бол энэ хөрөнгө оруулагчдын санхүүгийн аудит хийсэн тэр материал шаардлагатай байна гэдгийг л одоо хамгийн сүүлчийн 2 материалаа хүлээгээс сурч байгаа. Ажлын хэсэг 5 сарын 3-нд байгуулагдсан. Анх байгууллагахдаа энэ англи хэлбэрийг шаардаж болоогүй юу? Яг ингэж сууж нэхэр хамгийн гол нь хүмүүс олон нийт 5-7-ыг хурдан урагшлуулъя гэдэг дээр бол санал нийцээд байгаа шүү дээ. Бүх хүн л ерөөсө 5-7-ыг хурдан хөдөлгөё гэдэг байгаа шүү. Тэгэхээр та бүхнийг бас цаг хугацаа алдаад байна гэсэн ийм шүүмжлэл байгаа даа шүү. Тэгэхээр засгийн газар нэгдүгээрт одоо улсын хурлаас үл хамааран энэ гэрээг бол батлаад явуулах гэсэн. За улсын хурал дээр ялангуяа улсын хурлын даргын хийсэн мэдээлэлээр бол за энэ гэрээг энэ чигтэнд батлаад явуулах юм бол бид нар маш олон зүйлийг алдах магадaltaй байна. Нэгдүгээрт бол 5 толгоохоо 98%-ийг нь алдах нэ. Хоёрдугаарт бол төмөр зам тийм ээ. Стратегийн чухал ач холбогдолтой төмөр замаа алдах нэ гэдэг утгаараа бол энийг одоо улсын хурал руу татаж ер нь ард олонд нээлттэйгээр хилцэх зүйтэй юм а гэдэг саналыг гаргаж энэ гэрээг дунд нь бол зогсоосон шүү дээ. Энэ гэрээг дунд нь зогсоогоод тэгээд шаардсан материалуудыг нэхэх явцад бол гэрээ хэд дахин өөрчлөгдчихнэ гэдэг бол ер нь л их л сайн нэгтлэх хэвээр ард иргэдэд нэлээд нээлттэй байх хэвээр гэдэг нь харагдаад байгаа тийм. Ер нь 5 толгойн асуудал дээр бид нэр ингэж одоо учиргүй яарах бас шаардлага байхгүй гэж харагдаад байна. Яагаад гэвэл энэ бол өөрөө одоо Монголын ард иргэдийн 100 жил идэх хөрөнгө байхгүй юу? Тийм ээ дахиж нөхөн сэргээгдэшгүй. Монголын 2.1 сая иргэн эндээс хувьцаа эзэмшдэг. Та эзэмш чинь, би эзэмш чинь, миний хүүхдүүд эндээс хувьцаа эзэмш чинь. Биднэрт дахиад ийм шанс олдооч үгүй ч. Тэгэхээр энэ дээр бол тал талаасаа бүгд нэгтэлж сайн үзэх ёстой. Зүгээр засгийн газрын хэн нэг сайдын 6 сарын дотор тендер зарлаад хэн нэгэнд өгөх гэж байгаа энэ чигт нь бол явуулна гэдэг бол бид нэр одоо дараачийн одоо үедээ тийм ээ бас одоо засч болохгүй тийм том алдаа гарах магадлал өндөр байгаа л гэж харагдаад байгаа юм л да. Ялангуяа энийг одоо засгийн газар шахаж маш хурдан хугацаанд явуулах гэсэн маш олон арга чаргыг бол хэрэгжилж байна л да. Жишээлх юм бол ард иргэдээс одоо мессежээр санал асуулга хийгээд том төслүүдэд явуулъя гэж шахсан тийм ээ. Тэнгуут иргэд бол за том төслөө явуулъя. Яг гэвэл эдийн засгийн хямрал болж байгаа учраас эдийн засгийн хямралтай байгаас гарах ганцхан арга зам бол оюу толгой 5 толгой 2 байна гэдгийг шаханд оруулаад байна шүү дээ. Одоо өнөөдрийн байдлаар оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа бас тодорхой хэмжээнд явах чимээ сонсогдож байна. Өчтөр гар хэсэг зурсан. Тэгэхээр энэ оюу толгойн асуудлаа бид нэр явуулж явах энэ хугацаанд дахиад нэг 3-6 сарын хугацаанд 5 толгой дээр бол наривчлан үзэх шаардлага байна гэж хараад байгаа. Яагаад би ингэж хэлээд байгаа вэ гэхээр төмөр замын асуудал бол
бид одоо стратегийн чухал төмөр замаа улс өөрийнхөө мэдлэлд байлгана гэд хуульчлаад өгсөн байж байгаа байхгүй юу. Өнөөдөр энэ ухаах удаг гашуун сухатын хоорондох 267 км энэ төмөр замыг бол Монгол улс өөрийнхөө хөрөнгөөр бариад эхэлсэн төмөр зам. Энийг барьж эхлэхийн тулд одоо техник эдийн засгийн үндслүүдээ бол гаргаад тавьчихсан байж байгаа. Монголын төмөр зам гэдэг тусад компани байгуулсан төрийн өмчт. За энэ дээр Чингис Бондоос 250 сая долларыг гаргаж өгөөд өнөөдөр бол Samsung корпорац энэ төмөр замын газрын ажлын 51%-ийг бол гүйцэтгэцэн явж байгаа. За энэ дээр бол нэг ойролцоогоор 950 сая доллараар энэ 267 км замыг барихад 12 жилийн дотор төмөр зам маань тэрүүгээр явж байгаа ачаанасаа ашгаа олоод хөрөнгө оруулалтаа бүр нөхчих юм байлээ. Үлдсэн одоо 12 жилээс цааш хугацаанд за 25 жилээр гэж бодоход үлдсэн 13 жилийнх нь хугацаанд Монгол улсад 1.2 тэрбум долларын ашиг өгөхөр байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр тэр төмөр замаа шууд 30 жил 30 дээр нэмэх нь 30 буюу бараг 60 жилээр одоо Шинхua энержи ресурсын энэ консорциумдод өгчөж байгаа. Тэгэхээр Монгол улс бол өөрийнхөө төмөр зам дээрх бүрэн эрхээ алдчихж байгаа. Энэ төмөр зам бол өөрөө дангаараа 5 толгойгүйгээр дангаараа ашигтай ажиллах боломжтой. Тэгээд бид нар монополдуулаад одоо энэ консорциумд өгчгөөр зөвхөн 5 толгоон нөгөө нүүрсийг зөөгөөд бусад одоо тэр замаар бараа материал зөөх магадлалтай компаниудын ачааг зөөхгүй байх магадлалтай болчиход байгаа хгүй монопол эрх үүсгэж магадлалтай. Тэгэнгუთ нэг бол тээврийн зардлыг маш өнрөөр тавьчих те. Энэ утгаараа бол бусад бараа одоо бүтээгдэхүүн дээрээ бид нэр одоо давуу талаа алдах хятадын зах зээл хятадаар дамжаад дараагийн зах зээлд очих давуу талуудаас алдах магадлалтай байгаа юм л да. Тийм учраас ерөөсөө төмөр зам бол ядаж 51% нь өнөөдөр төрийн мэдлэг байх ёстой юм байна гэдгийг одоо ажлын хэсэг дээр гаргасан дүгнэлтүүдээс одоо маш олон уулзалтуудын дүнд гарч ирж байгаа дүгнэлтүүдээс харахад бол харагдаад байгаа. Энийг бол бид нар их хурал дээр бас оруулж танилцуулна. Яг тэр төмөр замын асуудлыг энэ төмөр зам нь өөрөө юм ашигтай байгаа энэ байдлыг харахад бол гişүүд энийг бол нэлийн дэмжих байх гэж харагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг энэ төсөл дээр цаашдаа бол Эрдэнэс 5 толгой компани өөрөө, энержи ресурс өөрөө, Шинхua, Монголын төмөр зам гэд бүх оролцогчид хамтраад оролцоод явах бүрэн боломжтой төсөл байхгүй. Гэтэл яагаад Эрдэнэс 5 толгой Монголын төмөр зам гэдэг төрийн өмчөд хоёр энэ компани энэ нь өөрөө Монголын Монголын одоо хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалж байгаа. Энэ хоёр компани одоо тоглоомныхаа гадна талд нь үлдээчихэд байгаа гэдэг нь өөрөө сонирн байгаа юм л да. Эрдэнэс 5 толгой компани 51%-ийг одоо энэ төслийн компанид эзэмшээд явъя гэдэг ийм шийдвэрийг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан тийм ээ. Тэгэхээр та Ардчилсан намын гишүүний хувьд энэ шийдвэрийг мэдээж дэмжиж байгаа. Ер нь л ажлын хэсгийн ахлагч болохоос ч өмнө ер нь энэ байр суурийг бол илэрхийлж байсан л да. Тийм учраас манай ажлын хэсгийг бол нэг талыг баримталсан одоо ажлын хэсэг гараад байна гэдэг ийм асуудлууд бол тавьж исэн. Мэдээж ажлын хэсэг дотор бол тал талын байр суурьтай олон намын төлөөлөл байж байгаа учраас миний байр суурь хичнээн одоо 51% бидний эзэмших ёстой гэдэг талдаа байгаа ч гэсэн энэ байгаа гэрээг энэ чигт нь явуулъя гэсэн байр суурьтай гишүүд бас байж байгаа л да. Тэгэхээр ажлын хэсэг дээр бол бид нэр олонхоор асуудлыг шийдвэрлээд их хурл руугаа оруулна. Их хурлын 76 гишүүн болвол энэ шийдвэрээ гаргана. За манай Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс 51% нь Монголын талд байх ёстой гэсэн шийдвэр гаргасан боловч Ардчилсан намын гишүүдийн дунд ч гэсэн маргаан бол маш их байгаа. Одоо хэл мэдээлэлээр илэрхийлж байгаа байр суурьнаас нь харахад бол Ардчилсан намын гишүүд дотор ч гэсэн 51% нь Эрдэнэс 5 толгойд байхыг дэмжихгүй гишүүд зөндөө байгаа байдал бол харагдчихлаа л да. Энэ Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрээс харахад одоо энэ консорциум шалгарсан энержи ресурсын оронд Эрдэнэс 5 толгой очих нэ гэсэн ийм ойлголт төрөд байгаа л да. Тэгэхээр энэ Эрдэнэс 5 толгой компани сүүлийн 3 жилд ашигтай ажилласан гэж байгаа. Тэгсэн мөртлөө маш их ийм бас л өвөртэй компани тий. Тэгэхээр энержи ресурсын оронд Эрдэнэс 5 толгой очихоор Монголын төр менежер хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Монголын төр сайн менежерийг чадах уу? Энэ дээр бол маш их маргаан явдаг тий. Гэтэл ер нь яхав ихэнх асуудал дээр юу ч хандаад байна гэхээр төр өөрөө хязгаар сайн менежер байдаггүй, төрийн өмчит компаниуд бүгдээрээ алдагдaltaй ажиллаж байна гэсэн яриа бол тогтмол явж байгаа л да. Гэтэл өнөөдөр Монгол улсыг яг хэн хийж байгаа вэ гэдгээс бодох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийг хүртэл 25 жил одоо 30-40 жилийн хугацаанд Монгол улсыг тэжээлээ шүү дээ. Эрдэнэт үйлдвэр бол өөрөө төрийн өмчит компани байхгүй юу? Төрийн өмчит компани. Тэгэхээр
төр өөр сайн менежмент хийгээд явж болдгийн жишээ бол Эрдэнэ төрөө байна. Дунд нь одоо янз бүрийн улс төрийн зорилгоор ч байдаг юм, аль нэг намын санхүүжилтэн зориулаач байдаг юм уу, шахааны бизнес бол зөндөө явдаг гэдэг яриа гардаг л да. Энэ бол тэрэн дээр яг ард иргэдийн хяналт те хувьцаа эзэмшигчдийн хяналт байгаа нөхцөл бол тэр асуудлуудаа шийдвэрлээд явах боломжтой байх гэж харагддаг л да. Ялангуяа Эрдэнэс 5 толгой дээр 2.1 сая иргэний төлөөлсөн тууцын гишүүд тэр хяналтыг бол тавьж явах хэрэгтэй. Энийг бол бид өнөөдөр хэрэгжүүлж чадахгүй байна. Яагаад гэхээр та хэд хоёр Эрдэнэс 5 толгой хувьцаа эзэмшигч гэдэгтээ өөрсдөө итгээгүй л явж байгаа хүмүүс байхгүй юу? Ер нь ажлын хэсгээс бол энэ санхүүгийн зохицуулах хороотой бол мөн одоо энэ хувьцааны асуулга тавьсан. За энд бол бас маш олон материалууд ирээд 2.1 сая иргэн 1072 хувьцаа тусдаа бол эзэмшиж байгаа нь бол үнэ гэдгийг баталгаажуулаад иргэд бол энэ дээр нэг итгэлгүй байгаа даа штэ. Тийм учраас энэ өөрөө үнэт цаасаар баталгаажуулсан хувьцаа болж иргэдийн гар дээр очих хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энэ ажил бол хийгдэх юм байлаа. Өөрөөр хэлбэл одоо 1-2 сарын дараа ч юм уу иргэн болгон нөгөө 1072 ширхэг хувьцааныхаа үнэт цаасыг бол гар дээр авах юм байна. Энэ маань ямар ч төр засгаас үл хамааран, ямар ч сонгуулиас үл хамааран хизээ нэгэн цагт бид нар энийгээ бол мөнгөжүүлэх энийхээ ногдол ашгийг авах тэр эрх нь бол байнга үснэ л гэсэн үг л дээ. Та өнгөрсөн 7 хоног сони хөвлөлөөр байр сууриа илэрхийлэхдээ дахиад тендер зарлах хэрэгтэй байх гэсэн ийм зүйлийг ярьсан байсан. Энэ ямар учиртай юм бэ? За энэ бол мэдээж ажлын хэсгийн гаргах дүгнэлт биш. Энийг бол би хувь гишүүнийхээ хувьд хэлжсэн л да. Яг тэгэхээр ажлын хэсэг дээр энэ маш олон баримт материалуудыг үзэж явах явцад бол маш олон нота асуудлууд гарч ирээд байгаа. Нэгдүгээрт энэ зарлагдсан тендер маань өөрөө яг хүчин төгөл төр тендер үгүй юу? Гэтэл энэ засгийн газрын 268 дугаар тогтоолыг 2014 оны 6 дугаар сард гаргасан байна. Энэ дээрээ ямар компанийг бид нэр тендерт оролцуулах вэ гэдэг үзүүлэлтүүд тавьж өгсөн байгаа байхгүй юу. Эндээ одоо 7 дахь үзүүлэлтэн дээр 5-аас доошгүй жил нүүрс олборлох, угаах, баяжуулах, за тээвэрлэх, борлуулах гэдэг энэ дөрвөн ажиллагааг 5 жилээс доошгүй хугацаанд хийсэн байх ёстой гэж заасан байна л да. Тэгэхээр Монгол улсад яг ийм дөрвөн ажиллагаагаа хийдэг хэдэн компани байгаа вэ? Ганцхан компани байгаа байхгүй юу? Ерөөсөө л энержи ресурс ганцаараа хийдэг. Гэтэл Эрдэнэс 5 толгой жишээлбэл байгуулагдаад 3 жил болж байна. Тэгэхээр автоматар Эрдэнэс 5 толгойг хасахын тулд тэр заалтуудыг оруулж өгсөн байна. Автоматар P-бодыг хасахын тулд энэ заалтыг оруулж өгсөн байна ч гэх юм уу. Нөгөө тухайн компанидад зориулсан тендерийг асуултуудыг бэлдэж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө зорилготой явцсан байна гэж харагдаад байгаа. Хэрвээ яг тийм тухайн ганцхан байгаа компанидад зориулсан тендерийн үзүүлэлтийг бий болгоогүй байсан бол маш олон хөрөнгө оруулагчдад орох боломж нь харагдаад байгаа. Хоёрдугаар 2010 онд анх тендер зарлагдаад 6 компани шалгарч үлдсэн байдаг. Тэгээд зөвхөн энэ 6 компани дотор хаалттай тендерийг 14 зарласан байна. За энэ 6 жилийн хугацаанд 10 оноос хойш 5 жилийн хугацаанд тухайн компаниуд зарим нь бол өөр газар хөрөнгө оруулалтаа хийгээ явцсан байна. Зарим нь бол зах зээлийн байдлыг хараад за одоохондоо бид нэр ер нь татгалзлаач гэдэг юм хариу өгсөн байна. Зарим нь болохоор одоо Японы 4 компани нийлсэн том консорциум яг орох гээд бэлтжээтэл сүүлийн мөчтөн Sumitomo манайх энэ консорциумоос гарлаа гэд Шанхайтай очиод нийлсэн байх жишээтэй тий. Тэнд бас бодлого явцсан байна. Гэх мэтлэнгээр яагаад энэ зөвхөн энэ 6 компаниг оруулах болсон бэ? Хэрвээ энийгээ зүгээр нээлттэй зарлцсан бол Монголд хөрөнгө оруулалт 5 долларт хийх сонирхолтой маш олон хөрөнгө оруулагч нар бол орж ирэх бас боломжийг бид нар шууд хаацсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээ яг шат дараалтайгаар энэ компанийг л шалгаруулахын тулд энэ асуудлууд бол өөрөө засгийн газар дээр явцсан байна гэдгийг бол яг энэ ажлын хэсэг дээр ажиллаж байгаа явцад бол харагдаад байгаа л та. Тийм учраас энэ бол нэлээд тийм хардлага дагуулж байна. Яагаад бид нар дахин тендер зарлаад одоо маш олон хөрөнгө оруулагчдыг дахиж татах тийм үйл ажиллагаа хийж болохгүй гэж. Энэ бол өөрөө гацах тухай асуудал ш. Энийг бид нэр 3-аас 5 сарын дотор дахиад шийдэх бүрэн боломжтой. Төмөр замаа яагаад бид нэр тендер дотроо заавал хийх болсон бэ гэдэг бас өөрөө их нотой асуудал. Төмөр замгүйгээр энэ тендерийг зарлаж болох байсан байхгүй юу? Төмөр замаа тэр өөрөө авнаа. Тэртээ тэргүй бариад эхэлсэн. Хөрөнгө оруулагч нь бэлэн байж байгаа. Тэгэхээр төмөр замаа бид нэр өөрөө аавна. Зөвхөн 5 толгоогоо олборлох тээвэрлэх тэр манай барьсан төмөр зам дээр тээвэрлээд борлуулах үйл ажиллагаа эрхлэх тендер зарлаж болох байсан байгаа байхгүй. Монгол Улсын сайдын их сайхан энэ компаниудыг шалгаруулахдаа нээлттэй сонгон шалгаруулсан. Энэ бүх мэдээллийг би одоо нээлттэй бүх улсын хурлын гишүүдэд за бүлэгдэр ч гэсэн энэ танилцуулгуудаа хийж ийсэн гэд мэдээлжсэн ш. Тэгэхээр та бүхэн ингээд нээлттэй байхад энэ бүх асуудлаа хэлж болоогүй юу?
Ер нь ажлын хэсэг байгуулагдаад материал авах хүртэл бүх асуудал хаалттай байсан. Бүх асуудал хаалттай байсан. Одоо яг гэрээ зурагдахын өмнө зогсоогоод одоо намын бүлгүүд дээр их сайхан сайд бол орж иж танилцуулга хийхдээ анхны асуудлууд бол гарч иржсэн л да. Тэгээд ийм хаалттай байсан энэ том гэрээний асуудлыг нэлээд олон хоногийн хугацаатай ярьж иж хүмүүс ойлгож эхэлж байгаа. Би бүр хэлжсэн ажлын хэсэг дээр байгаа хэдэн гишүүн л одоо хамгийн их мэдээлэлтэй байгаа болохоос ш бусад гишүүдийн хувьд ерөнхийдөө л нэг тиймэрхүү байна да гэдэг ерөнхий мэдээлэлтэй байгаад байхаас биш дотор нь яг ямар асуудлууд яваад байгаа гэдгийг бол өнөөдөр гишүүд бас сайн мэдэхгүй л байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр бол нэг их айхтар ингээд шахаад за дараагийн 7 хоногт хурдан оруулаад энэ асуудлыг гараа өргөө шийдэж явуулъя гэдэг асуудал бол байхгүй. Ядаж бид нар их хурлд оруулсан ч гэсэн их хурл дээрээ 2-3-7 хоног бол ярилцгал. Энэ 7 хоногоос эхлээд Монгол Ардын нам за Монгол Ардын Хувьсгалт нам шударгаас эвсэл ерөөсө 5-7 хоног хурдлуулъя энэ ажлын хэсэг шийдвэрээ хурдан гаргаа бид нар шахаж ажиллана гэд мэдээллүүд хийгээд байна шүү дээ. Тэгэхээр яаж хурдлах тийм боломж байхгүй гэсэн үг үү? Одоо шаардсан материалуудыг оруулаад ирэхэд бол бид нар энэ 7 хоног за энэ 7 хоног 4-5 дахь болчлоо дараач нэгдэх гэхэд бол бид нар их хурл руу оруулахад бол бэлэн байж байгаа. Тэгэхээр хамгийн гол засгийн газар бас тэр шаардсан материалыг яралтай гаргаж өгөх шаардлага бол байгаа л байхгүй. Та түрүү ярианыхаа ихэнд дурдсан шүү дээ. 2000 бараг 3000 гаруй хуудастай энэ материал эзэн газараас өгсөн гэдэг. Тэрэн дотор нь яг ямар материал байх байгаа юм бэ? За нэгдүгürt бол тухайн Energy Resource компани өнөөдрийн санхүүгийн одоо материал дээр дүгнэлт хийлгэж тийм ээ бие даасан зөвлөхүүдээр дүгнэлт хийлгэж өгөөч гэсэн. Яагаад бид энийг шаардаад байгаа гэхээр хөрөнгө оруулалтын гэрээн дээр 4 том гадаадын зөвлөх компани оролцсон байгаа байхгүй юу? Бүр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 4 том зөвлөх, 2 нь хуулийн зөвлөгөө өгсөн, 2 нь санхүүгийн зөвлөгөө өгсөн. Энэ бол тийм учраас энэ гэрээ бол хөрөнгө оруулагчийнхаа талд маш сайн шийдэгдсэн гэрээ байхгүй юу? Бүр ямар сайндаа л Лондонгийн арбитр дээр очиход зөвхөн англи хэлийг баримтлая шүүч гэдэг юм а тийм ээ. Одоо энэ гэрээг дунд нь зогсооход 30 жилийн хугацаанд шинхүүгээ олох ёстой ашгийг Монгол улс төлнө шүү гэж хүртэл бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа үнэхээр сайн хийгдсэн гэр байгаа байхгүй юу? Өндөр түвшинд. Манай талд яагаад зөвлөх ажиллаагүй вэ? Гэрээ гэдэг бол хоёр талтай, хоёр оролцогч яг ажиллаагүй вэ гэдэг дээр ингэж тайлбар өгч байсан шүү дээ. Монгол Улсын сайдын их сайхан бид нар дотоодынхоо нөөц болцоод итгэсэн. Манад энэ маш сайн мэрэгжилтнүүд, экспертүүд байна. Бид нар тэднэртэй итгээд хийлгсэн одоо гаднаас тийм их мөнгөөр зөвлөх компаниуд авах зардал тэгж гаргахыг хүсээгүй гэдэг ийм тайлбар өгч байсан шүү дээ. За ийм том одоо хэдэн тэрбум те хэдэн зуун тэрбум долларын том төсөл дээр хөрөнгө оруулагч тал бол алдаа гаргахгүй тулд мөнгөө төлөөд маш том зөвлөхүүдийг ажиллуулж чадсан байна. Манай тал бол өөрийнхөө тэр их том хөрөнгө тийм ээ үр хүүхдийнхаа хөрөнгийг зарцуулах гэж байгаа тэр юмн дээрээ болохоор бид нар өөрсдөө чадна гэж хэлээд хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд гэрээгээ харахаар маш их тэнцвэргүй байдлаар гэрээ хийгдсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө чадлаар хийж чадахгүй байна л гэсэн үг. Энийг угаасаа одоо хэдэн 10 жилээр ийм асуудал дээр ажиллаж сурцсан олон улсын том зөвлөхүүд байдаг. Тэрийг бид нэр ажиллуулах ёстой. Яагаад бид нар төсөв дээр 17 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээнд баталж өгсөн юм. Оюу толгойн гэрээг айтайхан хэлэхийн тулд бид нэр 17 тэрбум төгрөг зарцуулаа гэж тавиад өгсөн шүү дээ. Энэ маань өөрөө дэндүү их мөнгө байна гэдэг шүүмжлэл дагуулад энэ 17 тэрбум бол Монголын төсөвт байж байгаа. Яагаад энэ мөнгнөөсөө бид нар ирээдүйд 60 жилээр хийх гэж байгаа гэрээн дээр хэдэн төгрөг зарцуулаад болохгүй гэж. Эрдэнэс 5 толгой компани дээр гадаадын зөвлөх компани өнөөдөр ажиллаж байгаа. Тэр компаниг яагаад ажиллуулж болохгүй гэж Эрдэнэс 5 толгой айл хэдийн мөнгөнд төлсөн байж л байгаа байхгүй юу? Засгийн газар тэр өөрт нь хуваарлаад өгсөн 17 тэрбумынхаа нэг хэдэн тэрбумаар нь зөвлөх аваад ажиллах бүрэн боломжтой. Ер нь бол бид нар нэг тийм айхтар том зөвлөх тийм ээ их мөнгөний зөвлөх гэж шаардаад байгаа юм биш. Богино хугацаанд зөвхөн санхүүгийн анализ гаргах хэмжээнд гэхээр ер нь бол зөвлөх компани нэг 7 хоногийн хугацаанд энийг бол гаргаж өгөх боломжтой байхгүй юу. Тэгээ энийгээ гаргаад өгчөөч гэхээр л тэр материалыг ерөөсөө өгөхгүй баг. Хоёрдугаар англи хэлээ өгчөөч гэхээр л англи хэлээ ерөөсөө өгөхгүй. Та нар улсын нууцаар задруулах гэж байна гэж хэлээд англи хэл ихээ өгөхгүй байх гэдэгт бол одоо юу гэсэн үг вэ? Их сайхан сайд тэр улсын нууцыг хадгалж болдог. Улсын хурлын ажлын хэсэг бол тэр улсын нууцыг үзэж болдоггүй тийм байдалтай харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүний одоо өмчлөөд авцсан гэрээ юм уу?
гэдэг байдлаар харагдаад байна. Аха. Их сайхан сэдэг энэ дээр ийм тайлбарыг өгчээсэн л да. Хэрвээ энийг ингээд задруулчих юм бол за энэ консорциум шалгарсан компаниуд бүгд олон улсын хөрөнгөний биржээр хувьцаа гаргадаг. Тэгээд энэ одоо гэрээ хүчин төгөлдөр зурагдаагүй нөхцөлд энэ гэрээний бүх зүйл залт нарийн зүйлэн задарчаар тэр компаниудын хувьцаа уннаа. Тэгэхээр бас нөгөө хөрөнгө оруулагч талдаа хэцүү байдал үүсэх юм а гэдэг ийм тайлбарыг өгчээсэн л да. Тэгж болохгүй шүү дээ. Монгол улсын их хурал, Монгол улсын их хурлын гишүүд бол Монгол улсын нууцыг хадгалдаг л тийм ээ. Бид нар шин тангараг өргөсөн хадгалах ёстой тусгай журмын дагуу нууцын материал дээр ажилладаг. Өнөөдөр ажлын хэсэг дээр ирж байгаа маш олон материалууд бол нууцын зэрэглэлтэй явж байгаа. Тийм учраас энэ тал дээр бол нууц задруулах тухай асуудал бол хязгаарч байж болохгүй. Тэр дотор нь Монголын эрх ашигт нийцэж гэнэ үү үгүй юу гэдгийг бол үзэх ёстой. Эрхтэй тийм ажлын хэсэг томилогдоод ажиллаж байгаа. Энэ 5 толгойн төсөлд шалгарсан Шинхуа, Сумитомо гэд энэ хөрөнгө оруулагч компаниуд дэлхийн нүүрсний зах зээлд одоо маш их голлох байр суурийг эзэлдэг энэ нэр хүндтэй компаниуд. Тэгэхээр хэрвээ дахиад тендер зарлаа гэхэд эднээс сайн компаниуд орж ирж чадах уу? За ер нь бол Шинхуа компани хувьд одоо үлдсэн 51% буюу Монгол талын 51% дээр Эрдэнэс 5 толгой байна уу, Energy Resource байна уу, хэн байх нь бол Шинхуа компанид шинэ огт хамаагүй л байхгүй юу? Тий, хамгийн гол нь анханасаа л одоо Energy Resource Шинхуа хоёрыг хамтд нь оруулах гэсэн нэг бодлого явчихжээ л гэж бид нар хэлээд байна шүү дээ. Тэгэхээр Шинхуа компанид бол ямар нэгэн тэдний эрх ашигыг зөрчилдөөн, тэдний зөрчиж байгаа зүйл бол огт байхгүй харагдаж байгаа. Биднес бол Эрдэнэс 5 толгой гэдэг Монголын талын төрийн эзэмшилтэй компани тодорхой хэмжээнд оруулах ёстой. Energy Resource-ыг бүр 100% гаргахгүйгээр Energy Resource 5 толгой, Эрдэнэс 5 толгой хоёр хамтдаа 51% эзэмшээд орж болно. Яагаад болохгүй гэж. Энийг л болохгүй гэж дайраад байгааг би гайхаад байгаа байхгүй. Дээрэс нь төмөр замынхаа 51%-ыг бол бид нэр зайлшгүй авч үлдэх ёстой. 49% дээрээ Energy Resource нь байна уу, Шинхуа нь байна уу оролцох бүрэн боломж. 51% бол бид нар ямар ч байсан өөрсдөө авч үлдэх ёстой. Энийг бид нар хуулиараач аюулгүй байдлын зөвлөмжөөрөө ч гэсэн тогтоцсон л гэдэг. Energy Resource компани захирлуудын зөвлөлийн дарга жаргал нэвтрүүлэгт оролцох үеэр ингэж хэлжсэн л та. Бид ингээд ухаан удгийн уурхаа дээр нүүр сугаах үйлдвэр, цахилгаан станц, усан байгууламж гээд энэ нэг бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тэгэхээр манай энэ бүтээн байгуулалтыг бид хийсэн учраас Шинхуа бид нартай хамтрах сонирхол байна. Эрдэнэс 5 толгойд ийм байхгүй. Тэгэхээр Эрдэнэс 5 толгойтой мэдээж Шинхуа хамтрах сонирхолгүй байна гэдэг ийм тайлбарыг өгөөд байсан. Бид нар Эрдэнэс 5 толгойн зүгээс Шинхуатай анх бол яриа хилцээрт ороод явж исэн байлаа. Ер нь Эрдэнэс 5 толгой 51% эзэмшээд 49% дээр Шинхуа, Peabody хоёр компани одоо Америкийн тал, Хятадын талын оролцоо ахна штэ. Ингээд оролцоод явах тэр хувилбар бол 2014 оны дунд үе хүртэл бол энэ хилцээр бол явагдчихсан. Дундуур нь хамгийн гол нь тэр хилцээрийг засгийн газар өөрөө хүчээр зогсоогоод өөрөө Energy Resource-ыг шууд одоо татаж оролцуулаад энэ гэрээ дундаас нь ингээд таслагдаад яваад өгсөн юм билээ л дээ. Тэгэхээр ягаад бид нар дахиад энийг тийм ээ Эрдэнэс 5 толгой оролцоод, Шинхуа оролцоод, Energy Resource оролцоод бүгд оролцоотойгоор ингээд дахиад эхлүүлээд явж болохгүй гэж. Нэг их хугацаа бол шаардахгүй. Ягаад тэгэхээр үлдсэн маш олон одоо 4-5 жилийн хугацаанд энэ асуудлууд яваад бүх тал бол бэлэн байдалтай байгаа учраас энэ дэр бол асуудал байхгүй. Energy Resource-ийн өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд нь үнэхээр одоо Монголд хэрэгтэй боловч яг дэлхийн зах зээлийнхаа хандлагыг харж чадаагүйгээсээ болоод тэд өөрсдөө хүндрэлд орсон байгаа. Яагаад гэхээр 1.1 тэрбум долларын хөрөнгө босгоод тэрүүгээр угаах үйлдвэр одоо зам, цахилгаан станц, усан байгууламж бариад тэр нь өөрсдийг өнөөдөр татаж унгаах хэмжээнд хүрчээд байгаа байхгүй. Ягаад гэвэл нүүрсний үнийг үргэлжийн мөнгө $150 байна гэдгээр хөрөнгө оруулалтаа хийцэн байж байдаг. Гэтэл нүүрснийх нь унчингууд тэр том хөрөнгө оруулалтын илэгдэл хорогдол одоо зээлийн хүндээ болол энэ компани өөрөө дампуурлын байдалд хүрэх гэж шүү дээ. Energy Resource дээр зах зээлийн байдлыг харж агаад хөрөнгө оруулалт хийгээгүй байсан нь өөрөө Energy Resource-ыг ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байгаа байхгүй. За энэ дээр мэдээж Energy Resource Chain одоо юу гэдгийг нинжа маягаар зөвөр ухаал гаргаад байгаа нь ашигтай хувилбар юм а гэж хэлэх гээд байгаа даа биш. Бид нар бол зах зээлтэйгээ тэгж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр Эрдэнэс 5 толгойг өнөөдөр нинжа маягаар ажилласан нь их сайн гэж хэлэхгүй ч гэсэн өнөөдөр тэднийг аварсан нь тэр байгаа байхгүй. Энэ талдаа болохоор маш өндөр үнээр нөгөө нүүрсээ угаагаад байтал угаасан нүүрс түүхийн нүүрс хоёрын нь үн бараг адилхан шахуу болчлоо шүү дээ. Тэгэхээр зах зээлийнхаа тенденцийг харж
хөрөнгө оруулалтаа хийгээгүйгээс болоод энержи ресурс бол менежментэн дээр өнөөдөр алдаа гаргасан байна гэдг нь харагдаад байгаа. За дээрэс нь энержи ресурсын зүгээс нөгөө 5 толгойн хөрөнгө оруулалт 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэн тийм ээ. Энэ дотор 1 тэрбум нь энержи ресурсын өнөөдөр хийсэн байгаа хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа. За баяжуулах угаах үйлдвэрээ 350 сая доллараар үнэлээ тавьсан байна. Усан хангамжийнхаа үйлдвэрийг 100 саяар үнэлээ тавьсан байна. Тэнд гэтэл тэд нар бүгдээр барьцаанд байж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт балансын дээрээс нь харахад баяжуулах үйлдвэр нь 145 сая доллараар үнэлэгдсэн байгаа байхгүй өнөөдрийн зах зээлүүнээр. Гэтэл 145 сая доллараар үнэлгээтэй үйлдвэрээ 350 сая долларт тооцож нөгөө хөрөнгө оруулалтанд оруулах гэж байна. Гэх мэтлэнгээр энэ бодлогын чинь бид нэр нягтлж үзэхгүй бол нөгөө оруулж ирнэ, бэлнэр нь оруулж ирнэ, өнөөдөр маа гэдээ өгөх гээд байгаа мөнгөний чинь оронд нугалцсан үйлдвэрүүдэд шахах магадлал бас харагдаад байна удаа л гэж харагдаад байна. Ардчилсан намын бүлгийн дараа Гарамгаатар мэдээлэл ихтэй сүүлийн 2-7 хоног ажлын хэсэг бүлэг дээр ямар ч мэдээлэл хийгүйгээ бид нарт ямар ч мэдээлэл авахгүй нэ гэж тэгжсэн. Тэгэхээр энэ хугацаанд ажлын хэсэг шинэ дүгнэлт гаргаагүй гэсэн үг үү? Хизээ мэдээлэл. Одоо сая нэг хүртэл чи тэрээр ярьж байгаа энэ бүх асуудлыг бол хил мэдээллийн хэрэгслэр бол би байнга хэлжсэн. За ажлын хэсэг дээр бол ажлын хэсгийн явц ийм байна гэдгийг бүлгийн хурал дээр эхний нэг удаад бол тайлгнасан. За намын бүлгийн зүгээс ажлын хэсгийнхаа одоо явцын талаар мэдээлэл өгөө гэж хуваарьтай ерөөсөө оруулж өгөхгүй л байгаа шүү дээ. Энэ бол Гарамгаатар даргын өөрийнх нь л асуудал баг. Би бол гишүүдэд одоо альч нам хамааралгүйгээр гишүүдэд хэлж байгаа. Сонирхсон бүх гишүүдэд одоо бүх чиглэлээр ажлын хэсэг бол нээлттэй мэдээлэл өгөхөд бэлэн шүү л гэж хэлж байгаа. Улсын хурлын дараа ажлын хэсгийг анх байгуулагдахад 7-аас 14 хоногийн дотор дүгнэлтээ гаргаж өгөө гэсэн ийм үүрэг өгсөн гэсэн мэдээлэл байна л да. Тэгэхээр 7-аас 14 хоногийн хугацаанд мэдээж амжихаа болчихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь хугацаа хэлэх боломж байна уу? Ер нь мэдээж одоо тэр материал нь дутууч байсан гэсэн дараагийн 7 хоног гэхэд бид нэр дүгнэлтээ гаргаад явуулах шаардлагатай байх. Ягаад гэхээр тал талын шахаа бол нэлээд харагдчихж шүү дээ тийм ээ. Их хурлын дарга бол тодорхой хугацаа өгөөгүй. Сайхан бэлэг сайд их хурлын даргад гэрээгээ гартуулахдаа 14 хоногийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж өгөөрэй гэсэн хүсэлт тавьж байсан л да. Гэхдээ яагаад шаардсан материалыг зөвхөн бэлэг өөрсдийнх нь гар дээр байж байгаа шаардсан материалаа өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа вэ гэдэг бол бас л асуудалтай л харагдаж байгаа. Хувьцааны асуудал дээр бас ажлын хэсэг голлоо ажиллаж байгаа гэж санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл авсан гэдэг чинь. Тэгэхээр гэрээнд яг хувьцааны асуудал юугаад туссан байгаа юм бэ? Хүмүүст бас яг сайн нэгдсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. За энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр хувьцааны асуудал бол огт байхгүй. Хувьцааны тухай нэг ширхэг ч үг дуураагүй. Тэгээд одоо их сайхан сайдыг ч юм уу энэ хувьцааныхаа асуудлаар ямар тайлбарууд өгөх болоо гэдээ би бас их анхааралтай ажиллаад байгаа юм л та. Тэгэхээр за энэ төслөөр бол Монгол улсад одоо төлөх ёстой бүх татваруудаа төлнө. Дээрэс нь 2% нэмэлт роялти төлнө. За энээсээ бол тэр ард иргэдийнхээ хувьцааг өгөөл гэдэг асуудал тавиад байгаа юм бэл. Гэтэл бусад бүх уул уурхаа тийм ээ. Бүх уул уурхаанууд бол яг л тэр татварыг төлдөг байхгүй. Хамгийн жижигхэн одоо алтны уурхаач байна уу? Хамгийн том оюу толгойч байна уу? 5 толгойч байна уу? Бүгд л нөгөө 5% ашигт малтмлын тусгай татвар тийм ээ тэрийг бол бүгд л адилхан төлдөг байхгүй юу. Тэгэхээр хувьцааны талаар бол энэ дээр юу ч тусгагдаагүй. Монгол улсын иргэд хувьцаа авах тухай асуудал одоогийн гэрээн дээр нэг ширхэгч байхгүй. Бидэнд бол зөвхөн 2% тусгай роялти л одоо борлуулалтынхаа 2%-ийг л өгье гэж. Тийм учраас бид нар байнга яриад энэ том ордын 98% чинь аваад явлаа. 2% нэг жижигхэн зүвсэмтэй бид нар үлдэхнэ. Энийг та нар хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэдгийг бид ард иргэдээс байнга асуугаад байгаа байхгүй. Зүгээр хоёр талын мэдээлэл тал талаасаа бол маш их ирж байгаа учраас хүмүүс энэ дундаас бас аль нь зөв бэ гэдгийг ялгаж салгахад нэлээд төвөгтэй л байгаад байгаа л да. Ажлын сектор бас Монголын төмөр зам компани удирдлагуудыг дуудаж авч мэдээлэл сонссон гэдгсэн. Тэгэхээр төмөр замын талаар компани зүгээс ямар тайлбар өгөх юм бэ? За Монголын төмөр зам гэдэг компани бол Монголын төр өөрөө байгуулад хөрөнгө оруулалтаа хийгээд төмөр замынхаа ажлыг эхлүүлээ явж байгаа. Ерөөсөө л манай өөрийн стратеги бодлого бол Монголын нутаг дэвсгэр дээр байгаа төмөр замынхаа ядаж 51%-ийг Монголын төр өөрөө л эзэмших ёстой гэдэг. Бид нар ч аюулгүй байдлынхаа зөвлөмжөөр энийг гаргаад өгсөн. Ер нь төмөр зам гэдэг бол маш стратегийн чухал зөвлөлттэй ашигтай байна уу ашиггүй байхаас үл хамааран энэ бол Монгол улсын өөрийнх нь аюулгүй байдалтай хэнийг улсаас хамааралгүй байхтай холбоотой асуудал байхгүй. Энэ утгаараа төмөр замын компаниг байгуулад за хамгийн ашигтай хувилбар буюу гашуун сугаатаас 5 толгой орох энэ зам бол хамгийн хурдан хугацаанд ашиг нөхөх учраас энэ лүү хөрөнгө оруулалтаа эхэллээ гэд Чингис Бондосоо мөнгө тавиад эхлүүлсэн.
За энэ дээр бол төмөр замын бүх одоо шугамын дагуух тээзүүнүүдийг бол олон улсын томоохон зураг төслийн компаниудаар гаргуулчихсан. Японууд бол энэ дээр нэлээд оролцоотой байж байгаа. Тэр 950 сая доллараар босох ёстой төмөр замын 400 сая долларыг бид өөрсдөө гаргая 40%-ыг 600 сая долларыг бид 60%-ыг нь олон улсаас босгоё гэдэг. Энэ олон улсынх нь хөрөнгө буюу одоо Солонгосын Exim банк, Солонгосын Development банк, за EBRD гэх мэтлэнгийн маш олон банкуд бол энэ дээр оролцъё гэдэг гэрээгээ бол ер нь баталгаажуулах юмд явж исэн. Тийм учраас төмөр замын ажил эхэлсэн явж байгаа. Samsung корпорац ороод ажиллаа хийгээд эхэлсэн. Гэтэл энийг ерөөсөө дундуур нь авчиад зогсооцсон. Энэ гэрээ одоо energy resource шинхуад өгч байгаа учраас гэдэг энэ ажлыг зогсооцсон. Өнөөдөр төмөр замын ажил бол зогссон байдалтай байж байгаа. Гэхдээ энэ бол 100% үргэлжлүүлээд яваад нэг жилийн хугацаанд төмөр зам ашиглалтанд орох бүрэн боломж нь байна л гэдэг. Тийм л хариуг бол Монголын төмөр зам компаниас өгөөд байгаа л та. Тэнд бол бүх ажил явдгаараа явж байгаа, хөрөнгө оруулалт нь бэлэн байгаа. Бид бол эндээс 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөд үргэлжлүүлээд Монголын төр 1.2 тэрбум доллар өгөхөд бэлэн байна л гэсэн ийм л төсөл явж байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын нийцсэн чуулганд 2016 оны төсвийн хүрээний мэдээллийг хэлцгээр за хэрвээ 5-7 төсөл ингээд бүтгэн олчвол төмөр замаа бид цаашдаа өөрсдөө л барих хэрэгтэй болно гэд нэмдэрч гişүн сангийн сайд асууж ирсэн л тэр мөнгөнд байгаа мó гэж асуухад байхгүй гэсэн юм тайлбарыг өгсөн. Тэгэхээр Монголын төр тэр мөнгөнд байхгүй юм чи төмөр замаа яаж урагшлуулах юм бэ? Монголын төр 250 сая доллар Чингис бондоос аваад бид нэр төмөр зам руугаа хийцэн явж байгаа. Одоо энэ гэрээ одоогийн энэ гэрээ батлагдчих юм бол тэр 250 саяыг одоо энэ шинхуа энержи ресурсын консорциум бол шууд буцаага төлчихнө гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол маш их ашигтай төсөл. Ялангуяа энэ бол ер нь бол нүүрсэн дээрээ биш төмөр зам дээрээ л гол ашиг олох төсөл учраас тэд нар бол төмөр замын мөнгө доор нь буцаагаад өгч нь асуудаг байхгүй. Бид нар энэ ашигтай төсөл дээрээ энэ 250 дээрээ 150 сая долларыг Монголын төр төлчих болно. Энийг бол одоо миний ахлаад явж байгаа бас нэг ажлын хэсэг бол төсвийн доктортой байдлын тухай хууль дээр бид нэр төмөр зам эрчим хүчээ одоо юунаас гаргая гэдэг тэр хуулийн төслийг би бол ахлаа явж байгаа. Засгийн газрын өрөөс гаргая гэдэг шүү дээ. Хэрвээ төмөр зам эрчим хүчний салбарын засгийн газрын өрөөс гарчих юм бол яг би нөгөө шүмжлээд байгаа хэсгийг төлөөлж ярьж байна л та. Засгийн газрын өр нэмэгдэх ийм боломж нь бүрдэн. Тэгэхээр засгийн газрын өр ямар ч бүртгүүлгүй ийм замбраагүй байдал үүснэ гэдэг байгаа шүү дээ. Тийм байдал үүсэхгүй гэж юу? Ийм байдал бол үүсэх магадлалтай. Гэхдээ бид нар бол хязгаарлалт өгч байгаа юм л та. Зөвхөн төмөр зам эрчим хүч гэж байгаа. Төмөр зам эрчим хүч 2 дээр улсын төрийн өмчийн оролцоотой гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр төр өөрөө тэрийг хянана гэсэн үг. Зүгээр 100% хувийн хвшлийн компаниуд засгийн газрын баталгаа аваад орж ирэхтэр нь бол бид нар хаацсан. Тийм одоо сандлын зөрөгтэй томьёол орж ирсэн ажлын хэсэг зэрэг гişүүд дэмжээгүй тэрийг хаасан. Яагаад гэвэл одоо бүх компаниудыг энэ лүү тийм ээ одоо юу н Монголын төрийн өрөөс нь хасъя гэдэг ингээд засгийн газар баталгаа өгөөд яваад байх юм бол жинхэнэ контролгүй болох байхгүй ямар ч бүртгүүлгүй контролгүй төмөр зам эрчим хүч 2 бол нэгдүгээр улс өөрөө оролцоо 51% байнга эзэмшин хоёрдугаар энэ бол дандаа ашигтай төслүүд байхгүй энэ дээр одоо эгийн голын цахилгаан станц байж гин 5 дугаар цахилгаан станц байж гин 3 4 дугаар цахилгаан станцын өргөтгөлүүд байж гин тийм ээ дээрэс нь төмөр зам бид нөгөө хөндлөн болоод хэвтэй шугамынхаа төмөр замууд руу орох энэ нь өөрөө маш хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхцдөг учраас энэ дээр бол ямар ч асуудалгүй гэдэг утгаар нь бид нэр өрөөс нь гаргах гэдэг. Тэр батлагч нь энэ хуулиа баталчихна. Тэгээд хөрөнгө оруулагч талууд бол бэлэн байгаа байхгүй төмөр зам руу эрчим хүч рүү оруулах хөрөнгө оруулагч талууд. Яагаад тэгэхээр ер нь бол Монголыг өнөөдөр л хямралтай гэдэг байгаа болохоос ойрын 10 жилдээ, ойрын 20 жилдээ бол Монгол улс л хөгжин энэ бол маш стратегийн чухал ийм одоо геополитикийн байр суурьтай ийм улс орн юм а гэдэг дээр бусад улс орнууд болон хөрөнгө оруулагч нар маш таатай хандж байгааг шинж байхгүй. Бид нар танаа эрчим хүч төмөр зам руу ороход бэлэн байна л гэж. Энэ та ашигтай ажилдаг ийм зүйлүүд гэж. Тэгэхээр яагаад мэдээж зээлээ эргэн төлөх юм баталгаатай салбаруудад хөрөнгө оруулж байхад энэ салбаруудын үрийг яга хасах гээд байгаа юм бэ? Өөрийнхөө босхийг харин 58.3-аа өндөрсгөөд явъя гэдэг саналыг өчигдөр жишээлбэл яг энэ байнгын орооны хурлын үеэр даваасран гишүүн хэлээд байсан л да. Даваасран гишүүн, улаан гишүүн хоёр бол энэ дээр тийм саналтай байгаа. Яагаад гэхээр бид нар яагаад энийг тийм ээ ашигтай энэ хөлбөруудаа өрлөгөө хийчээд тэгээд одоо 58 байгаагаа 70 ч юм уу 80 ч юм уу болгоод явж болохгүй гэж олон улсын хэмжээнд ч гэсэн хөрөнгө оруулагч нар харна. За Монгол улс бол их хүртэй
өрнөдтэй юм байна. Гэхдээ энэ ашигтай өрнөд юм байна. Найртай ашигтай өрнөд юм байна гэдгийг хараад ингээд бусад хөрөнгө оруулагч нар энд нь хөрөнгө оруулсан байхад бид нар яагаад болохгүй гэдэг тэр бас мэдрэмжийг авч болох юм а. Тийм учраас ерөөсөө өөрийнхөө таазыг нэмээд бүх юмаа бол өрөндөө суулгаж явдаг гэдэг саналуудыг гаргаж ирсэн. Надад ч гэсэн энэ санал бол таалагдчих. Яагаад гэхээр энэ бол бүх юмыг нээлттэй байлгах аюул том зарчим. Гэтэл яг энэ өрийн таазыг нэмэхдээ намайг ерөөсөө харилцан ойлголцод хүрч чадахгүй. Одоо 78, 80, 90 болгоё гэдэг дээр намууд бол хязгаарч зөвшөлтсөд хүрч чадахгүй юм байна. Энэ зөвшөлтсөд хүрч чадахгүйгаасаа болоод нөгөө олон төслөө бид нэр гацаачих магадaltaй байгаа учраас л одоохондоо энийгээ өөрийнхөө юунаас гаргачаал гэдэг ийм одоо нэг гал унтраах л арга хэмжээ авч байгаа юм байна л гэж би ойлгож байгаа. Тэгээ бид нар бол одоо 2016 оны сонгуулийн дараа гарч ирэх шинэ засаг бол бүх үрийг тийм ээ эхнээс нь бүгдийг нь оруулаад бүх засгийн газрын баталгаагаа оруулаад Монгол улс бол ийм л хэмжээний өртөө энэ ашигтай хөлбөр энэ нь бол ашиггүй хэсэг нэж гэдэг юм ингээд нээлттэй явах нь чухал гэж харагдав. Бидний ярилцах цаг өндөрлөгдөх чинь сүүлийн асуулт. Өчигдөр ерөнхий сайд сайхан бэлэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ оюутлогын далдуурхан бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зураад Риотик компанитай ер нь бол тохиролцоонд хүлээ гэсэн ийм мэдээлэл цацгсан. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай байна? Энийг юу гэж харж байна? За энийг бол маш одоо хөвхүүлэн дэмжиж байгаа л гэж хэлээ да тий. Яагаад гэхээр оюут толгойн энэ асуудал бол маш удаан хугацаанд гатсан. Бид бол ил урхаа дээрээ 34% оруулаад за энэ маань одоо үр ашгаа бол одоо 5-10 жилийн дараа өгч эхлэхээр гэхдээ татвар нь төлөгдөд ингээл явж байгаа төсөл штэ. Тийм учраас далдуурхаараа бид нар бол тийм 34%-ийг эзэмших хэмжээний хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй гэдэг нь тэртээ зэрэг ойлгомжтой байгаа учраас далдуурхаагаа Риотинтод нөгөөд өстө нөгөө авах хөстө татваруудаа хангалттай хэмжээгээр нь аваад ингээд явъя гэдэг дээр одоо зөвшөлтсөлд хүрээд хурдан явуулах чухал бахал гэж харж байгаа. Үнэхээр энэ төсөл маань хөдөлчих юм бол бид нэр одоо 2-3 төслөө зэрэг ингээд шахаад явахгүйгээр оюут толгой дээрээсээ хөрөнгө оруулалтууд хийгдээд аажмаар эдийн засаг сэргээ явж байгаа хооронд бид нэр 5 толгоогоо бүр илүү үр ашигтай хувилбараар гэрээгээ байгуулад явах боломж харагдах болов гэж бодоод байна. За баярлалаа. Урилга хүлээн авсан танд баярлалаа. За үзэгчдээ бидний ярилцах цаг энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг оролцлоо.